Монгол ардын үлгэр царцаан намжид. Царцаан намжид гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаан намжид сүм хийдэд сууж, өрөмжид нам заах сүмбэлж, нүүр сүсгүй тэнэг мангуу хэвээрээ байсан тул нэг өдөр багшин. За царцаан намжид минжи Орон дис намдадсан боловч юу ч сурсангүй. Одоо ингээд нутаг буцтаа. Багш минь тэгвэл та надад ядаж ганц хэдэн зааж өгөөч. Би чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа таарсан бүхнийг тээжж тогтоовол хэрчэн чамд эрдэм болно.
Миний хадны бүгжээ нэг хүн болгооч. Чи үүнийг олж хэрэг олохгүй бол толгойг чинь ой. За хатан минь би 3 хоногийн дараа олж өгөө. Та нэг гэр барьё да. Сантан юу хийж байгааг мэдээдэр гэж 2 зартаа явуулжээ. Ротер хөдөр хаан өөрийн биеэр очиж ийн. Хоёр хулан газар мартад буур буур, хоёр хулан газар мартад буур буур. За хаантан минь эцгийг мэддэг нэгэн зам байна. Тийм байна. Гуравдан ханаг дуусгаад тасцаананд сандарч яахаа мэдгээ байлаа тэгтэл самбагш минь өршөөл хайрс хатны бүгдийг би хулгайсан юм. За би чамайг хулгайсан гэж хэд хэлгүй. Харин цааш нь бидний улгай гэрээ.
Гэлээ